Монгол өв соёл. За би энэ хаангур сумын өгөөмрөөр багийн шар хацрын хэцийн унган хүүхэд тэгээд миний өндөр өвг бол адуучингаа өвгөж байдیں۔ Миний аавыг дасторж гэж Монгол улсын алдарт уяач тийм өвгөн байсан. Одоо тэгээд миний удам судар бол ер нь энэ шар хацрын хэцэд одоо гэцэл унцад гэж алдартай сайхан дуучин хүн байсан гэж манай одоо миний өвөө миний ээжийн эцэг тийм хүн байсан гэж хүмүүс ярьдаг. Тэр хүн болохтой зэрэг энэ 5 хаваатын хийд дээр шавилан суудаг тийм том сайхан бүдүүн таатай мундаг сайхан унцад лам байсан гинэ. Тэгээ тэр хүнийг ингээд энэ хацрын хэцийнхэн одоо найр наадам хаана л юу найр наадам болж тэнд өрөж залж тэгээ дуулуулдаг. Тэгээд 2 шөнө 3 өдөр бүтэн дуулахад нэг дуугаан дахид дуулж байгаагүй тийм уртын дуучин хүн байсан гэж манай нутгийнхан бахархаа ярьдаг байхгүй юу. Тэгээ би одоо тэр тийм сайхан хүний удам мөгсаа гэн одоо өв залгамжлаад ингээ явж байгаа даа. Өстой нэг нүүр дүүрэн сэтгэл бахтам ярьдаг байхгүй юу. Өстой ам дүүр ярьдаг тэр нэгэ. Тэг юм ярих дуртай. Одоо нэг толгой өвдөхгүй дуучнаа гэх юм бол нэг 40 гаруй дуу дуулчих байх гэж санаж байна. Тэгээ гүн сангийн гүний үрс гаргах юу хүүхдийн дай хүргээх, хөрөм найр хийх тийм юмд бол одоо ерөөсө шинэ гэрийн цайрлага энэ төр голдуух л уртын дуугаар эхэлнэ шүү дээ. Тэгээд ялангуяа эрэгтэй хүмүүс л уртын дуу дуулж эхэлнэ. Манайхны хувьд бол голдуух л инкментийн баяраар л. Манай энэ нутгийн уугуул одоо энэ говь шанхын уртын 3 дуу гэж байдаг юм. Ямар дуу? Өндрийн өвс, холочмор, хурдан сайхан гэдэг ийм 3 сайхан дуу байдаг. Тэр өндрийн өвс гэдэг дуу бол манай энэ Шанхай нутгийн гаралтай дуу юм гэнлээ. Тэнд нэг сайхан хурдан морь юу хол унахад шандас сайтай тийм нэг сайхан хулан морьтой гэсэргэлэн гэж хүн байсан гэж ярьдیں۔ Тэгээ тэр хүн морийг яагаад тийм сайныг мэдсэн гэхдээ зэрэг тэр өдөртөө энэ дээр нэг нутагтаа нэг тийм бас нэг жаахан хэрэгтэй хөвгт холбогдчиход тэгээд чигээрээ мортойгоо давхиж тэр өдөртөө хот орсон байгаа. Тэгээ хот ороод бас хотод нэг төв захтаар явж байд юм хаана явж байд явж байгаа тэнд бас нэг хөөрхөн бяцхан хэрэгт юу холбогдоод тэгээд тэрнийхээ гэрч баримт бичгтээ гэрчийн бичгтээ ирж одоо нутагтаа ирж тэгээд тэр хүн амины хэрэгээс малтарч байсан гэсэн тийм түүхтэй байдаг. Тэгээд тэр хул морийн яхавд нөгөө бадарчин явсан газар балагтай гэхчээр юу яасан байна л да. Нөгөө олон хоног цангаад хээр явж байгаад олон хоног цангаад усан дээр ирэхтийн миний хулмаар энэ усаан ганц л ус уудаг. Энэ усан дээр л ирэх ёстой. Гэтэл тэр эзэн нь бол яг энэ усаан онгоцондоо ус үлдээхгүй шахуулж орхидог байсан байхгүй. За ямар ч байсан миний хулмаар усан дээр ирсэн байх ёстой гэд. Тэгсэн чинь нөгөө бадарчин явж өнөө усан дээр хонохдоо моргүйгээд ирэхтэй зэрэг нөгөө морийг услаа. Тэгээд тэр морь нь их цангасан байсан учраас тэгээд дороо яагаад өгсөн гэл. Тэгээд тэр морин доо харамсаж одоо тийм сайн миний морь ийм сайн морь байсан. Ийм сайхан эрдэмшидтэй мундаг хурдан сайхан морь байсан гэдэг утгаараа тэр хүн тэр гэсэргэлэн гэдэг хүн тэр өндрийн өвс гэдэг дуу зохиосон гэж манай аав ярьдаг байсан.
Varda